Ер нь бол бурхны шишинд их тав ухаан, баг таван ухаан гэж байдаг. Тэгээ баг таван ухааны одоо нэг нь бол тосон орлол. Тав ухаан байдаг. Тэгээ нэг нь бол урлагын ухаан, дижээхэй ухаан, за нотлохын ухаан. Гэх мэт одоо тав ухаан байдгийн одоо урлагын ухааны нэг. Энэ балин тосон орлол мөн одоо энэ бурхан шүтэн урлах, бүтээх, зурах. За тэгээд одоо энэ олон шүтэнүүдийг ингэж зурж барьдаг нь бол нэг шүтэн урлалын нэг хэлбэрт орчиж байгаа. За балин тахилыг бүтээхийн ач тус нь юу байдгийг бэ? Яагаад тэр балин тахилыг маш их уртаа одоо цэвэр нандин бүтээх хэрэгтэй юм бэ гэхлээр энэ бол одоо хурлын бурхны шишинд одоо тухайн одоо ядан бурхны чог чаглан буюу одоо бүтээх зан үйл, тахих зан үйл, хэрэг тусыг гаргах тэр зан үйл гэж байна. Тэр зан үйлийнх нь нэг зайн юу юм бэ гэхлээр энэ балин урлал. Энэ балин урлал гэдэг нь одоо балин тахил, балин гэдэг бол маш одоо тийм онцгой тахил л да. Энэ дотроос одоо энэ олон дэгүү дотроос хамгийн одоо алдартай нь бол цагаан жомби ном гэж ном байдаг. Тэгэхээр энэ цагаан жомби ном дээр болохоор энэ хурлуудын хурал хурах дэг ёс. Энэ тахил тавих дэг, тахилд ямар зай орох юм, ямар үед ямар балин тахил тавих юм. Энэ балин өргөсний ач тус гэх мэт одоо энэ бүгд бол тэр цагаан жомби ном дээр бол одоо энэ дэлгэр байдаг юм аа. Энэ бол одоо Монгол намын өөрийн одоо бүтээж бичсэн энэ номыг гэлж байгаа маа. Эндээс бол ганц дэвшлэн хийдвэл гол балин тахилынхаа одоо чиг баримж байгаа бол ерөнхийдөө энэ ламын дэгээр явдаг. Тэгэхээр одоо энэ балин тахил гэдэг бол шид бүтээлийн зай юм шүү нэг талаасаа. Нөгөө талаасаа одоо энэ төгсгөлийн зэрэг буюу одоо энэ гүн гүнзгий бясалгал одоо бүтээл хийхэд бол одоо суурь нь болж өгдөг юм шүү. Тэгэхээр одоо энэ балин тосон урал гэдэг бол одоо Монголд маш их дэлгэрсэн сайхан уламжлал бий.